Өдрийн амгалан айлтгая. 2022 онд эдийн засгийн хөгжлийн ам байгуулагдсан. Эдийн засгийн хөгжлийн амыг байгуулах үндэс нь 2019 онд 20 оны үндэс алсын хараа баталж авах үеэслүүд гарсан зүйлтэй. Тэгээ энэ их чухал. Энэ эдийн засгийн болон хөгжлийн төлөвлөлтөө бол нэгдсэн байдлаар хийдэг энэ бусад улс орны жишгийг манай өнгөрсөн хугацааны жишг л дээ. Социализмын үеийн төлгөөнийг өмс гэсэн үг. Тэгэхээр энэ байдлаар ажиллаж байгаа өнгөрсөн хугацаанд бол бас цогц төвчний үр дүнүүд гарч байгаа учраас бид энийг сайшруулах ёстой шүү. Тэгэхгүй бол сангийн ам дээр очиад хөгжлийнхаа шинэ бодлогыг төлтийг нэтгэдэг юм шиг ийм ойлголтууд дандаа их хурдаар явж ирсэн. Дандаа ийм процесс явж ирсэн. Өнөөдөр эдийн засгийн хөгжлийн амныхан ирчихсэн энэ бүх асуудал хариулаад сууж байгаа нь өөрөө их чухал ажлын үр дүн шүү гэдгийг би зориуд хэлж байгаамаа. Би яг хоо манай байнгын орооны шууд ирэх асуудлын хүрээ биш боловч энэхүү сайдын өөрийнх нь ирэх асуудлын хүрээ учраас би нэг зүйл асууя гэж байгаа. Мал эмнэлгийн дэвшилтэй технологийн үйлдвэр, мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгаа туршилтын төв байгуулах ийм чинь асуудал зорилт бол улсын 5 жилийн төлөвлөгөөнд орчсон. Энэ 5 жилийн төлөвлөгөөнд орчсон. Гэхдээ 27 оныхт бол тусгадаагүй байна. Гэхдээ 5 жилийн төлөвлөгөөнд орохдоо бол 27 онд эхлүүл нэгдсэн байсан. Энийг бол мал эмнэлгийн эзэмшгээний хүрээлэн дээр л гол нь энийг барьж байгаа шүү дээ. Тэгээ энэ их чухал зүйл. Та энийг өөрөө бас хүн шүдэн аж ахуйн чиглэлийн асуудал эрхэлсэн сайд байсны үед бол их сайн мэдж байгаа. Бид ч юм бол үндсэндээ вакцина өөрөө дотоодоо үйлдвэрлэх бүрэн боломжтой шүү дээ. Манай хүрээлэнгүүд энэ чинь оюуных нөвчийг бий болгочихсон, судлаад бий болгочихсон онцлогуудаа хийх боломжтой. За гадаадаас авж байгаа бид энэ малын эмнэлгийн хэрэгжлийнхаа бараг 80% бол гадаадаас экспортоор авж байгаа. Энийг орлох байдлаар бид энийг чухалчилсан. Энэ бол салбарын хөгжил чухал. За цаашлаад бол манай хүн амын хүнсний аюулгүй байдал чухал. За нөгөө төгөр энэ бол импортыг орлох ийм төрлийн бас үйл ажиллагаа гэж байна. Тэр энийг яагаад та хэд маань төлөвлөгөөнд тусгасангүй гэдэг ийм асуулт байна. Энийг тусгачиж бид нар өнгөрсөн жил манай хөдөө аж ахуйн салбар чинь дотоодын бүтээгдэхүүний өршөлтийн 30%-ийг хангацсан. Цаашлаа ч гэсэн их чухал байх юм байна гэдэг бидний зорилт тавьчихсан байж. Тэгээ энийг та бүхэн ямар бодолтойгоор цаашдаа авч явах юм бэ гэсэн энэ дээр тодорхой хариулт өгөөч гэж. За хариулт ажлын хэсгийн 5 номер. За сульфор гишүүн их чухал асуудал хөндлөө. Хөдөө аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн хөнгөн хүнсний үйлдвэр бол манай хөгжлийн бодлогын тэргүүлэх салбар. Солонгоруулах гол салбар. За үүн дотор мал аж ахуй 250 мянган малч өрөх, үүнээс 700 мянган иргэний амьдрал ах уу энэ салбартай холбогдож байгаа. Ингээд гол суур болсон малыг эрүүлжүүлэх гол бодлого бол мал биокомбинат буюу энэ био бэлтгэл, онцлог, вакцин, төрөл бүрийн ийм уралжийг өөрсдөө дотоод үйлдвэрлэх, тэр чадвараа бүрдүүлэх ёстой гэдэг энэ зорилт бол хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтуудын нэг. Тэгэхээр энэ чиглэлээр гарч байгаа бүхэл санаачлалуудыг дэмжинэ. Ялангуяа биокомбинатыг шинжлэх, хийж бүрэн шинжлэх асуудлыг гадаад нь зээл тусламжаар хөөцөлдөж байгаа. Дотоод үндэсний чадварыг хөгжүүлнэ. За хөдөө аж ахуйн чиглэлийн гол хүрээлэнгүүдийнхаа үйл ажиллагаа судалгаан дээр бид бодлогын дэмжлэг үзүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар 25 онд 33.2%-ийн өсөлт үзүүлж Монголын эдийн засаг 6.8% өссөн. Үүний 2.9%-ийг хөдөө аж ахуй бүрдүүлсэн. Тэгэхээр бид уул уурхаагаас ингээд хөгжүүлэх гол чиглэл маань энэ хөдөө аж ахуй байгаамаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн чиглэлийн бодлогуудыг бол бүгд талаар дэмжиж урамшуулж явнаа. За Зүлбар гишүүн тодруулъя. За ихээсээ баярлалаа. Тэгэхээр яг тодорхой тэгвэл та бүхэн төлөвлөгөөнд оруулаад гэж. Төшөвдөр ч гэсэн 50 ороод ирчих гэж. Бид энэ шинжилгээ ухааны хүрээлэнгүүдээр явчихсан. Шинжилгээ ухааны хүрээлэнгүүдээр яваад эхний хууль дээр нэмэлт өөрчлөлтөө оруулаад эхний байдлаар батлуулсан. Уянгаа гишүүн хажууд сууж байна. Бид шинжилгээ ухаанаа ямар нэгэн байдлаар тэтгэхгүйгээр энэ улс орны хөгжлийн тухай яриад ирсэн хэрэггүй. Тэгэл бид зөвхөн тэтгэвэр ярьдаг эсвэл цайлан ярьдаг ийм хөгжлийн бодлоготой улс шиг боллоо шүү дээ. Тэр зэрэг та бол өөрөө хөгжлөө барьж байгаа хүний хувьд бол тодорхой салбарт бол гарцаа авахус хөөр асуудал муу юм бол энийг 27 оны төлөвлөгөөнд шинэ таагүй оруулж ирээч гэж байна. Тэгээд энтэй үйлдсэн байдлаар 27 оны төшөвдөр бол энэ ажлыг эхлүүлмээр байна.
Энэ хин нэгэн таалагдах асуудал ерөөсөө биш. Улс орны хөгжлийн амин чухал салбар учраас энийг заавал төлөвлөлтөнд оруулах гэж байгаа юм. Тэрний төлөө эдийн засгийн хөгжлийн яам өөрөө одоо энэ асуудлаа барьж байгаа учраас би энэ дээр бол таныг бол мандат үзүүлнэ гэдэгт бол эргэлзэхгүй байна. Баярлалаа. За гişүүг хэлчихлээ тийм ээ. За баярлалаа.